Хэрвээ та нар орчин үеийн анагаах ухааны бүх мэдлэгийг өөртлөөд өвчин зовлонгоо зөвхөн залбирал болон шидийн хүчээр эмчилдэг онцгой ертөнцид очивол яах вэ? Анагаах ухааны судлаач Канжи амьдралынхаа хорон бүрийг бусдыг аврахын төлөө зориулсан ч эцэстээ хийх ажлын ядаргаанаас болж нас ордог. Гэхдээ яагаад ч юм дахин нүдээ нээж бурхны ивэлтэй шидийн ертөнцид язгууртан эмчих хүү болоод ирчихнэ. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ Манай гол дүр багада охин дүүгээ хавдрын өвчний улмаас алдаж байжээ. Тийм болохоор дүүшгээ нөхцөлд орсон өвчтнүүдийг эмчлэхийн төлөө Канжи бүхий л амьдралаа зориулж байлаа. Гэвч өөрийгөө үл тоон хийдийг ажилласаар байгаад 31 наснда нас орно. Харин дараа нь тэр нүдээ нээхэд огт өөр газар сэрдэг. Тэр 10 настай Фарма де Медичис хэмээх язгууртан хүүгийн биед сэрнэ. Өөрийнхөө нас орсныг ч мэдээгүй байтал нүдээ нээгээд танихгүй газар өөр хүний биед орчихсноо мэдээд шок. Нэрээ сонсоод Фарма гэж ямар эми үйлдвэр биштэй гэж бодно. Тэр зүүд эсвэл өмнөх амьдралын дурсамж юм байх таа гэж бодож байгаад хэд их ядарснаасаа болж үгсэн байж магадгүйгээ хүлээн зөвшөөрлөө. Гарн дээр нь хамгийн сүүлд өвчсөн тэмдэглэл нь байж гин. Энэ ертөнцид бурхны ивэл гих зүйл байх бөгөөд хүмүүс шидийн хүчээр өвчнийг ангаах гэж хичээдэг. Фармагийн гэр бүл бол эзэн хааны ордны алдартай эмчийн гэр бүл. Түүний аавыг Бруно гэдэг ба ахлах гүн цолтой эмч. Ахлах гүн бол асар чадварлаг язгууртанд олгодог цол. Аав нь бас эзэнт гүрний эмийн сургуулийн захирал гин. Ээжийг нь Беатрис, харин охин дүүг нь Бранши гэдэг. Ахыг нь Пали гэдэг ба одоо энэ ертөнцийн хамгийн том эмийн их сургуульд сурч байгаа юм байна. Фарма хамгийн сүүлд аянганд зохиулаад ухаан алджээ. Үүний дараа Канжи маань түүний биед орсон юм байна. Манай хүн үйлчлэгчтэй юу ч санахгүй байгаагаа хэлэхэд нөгөөх нь ой санамжаа алдчихж гэж бодоод энэ бүгдийг тайлбарлалаа. Энэ ертөнцид ариун шид ашиглаж чадах нь язгууртны нотолгоо. Фарма харин усны ариун шид ашигладаг байж. Манай хүн шид ашиглах чадвараач гэсэн санахгүй байх гэтэл үйлчлэгч нь тэгвэл хөөгдчих магадгүй штэ гэд маш их санаа зовно. Үйлчлэгч нь түнд сэтгэл дотроо усыг төсөөлөх ёстойг сануулснаар манай хүн анх удаа шид ашиглаж үзээд шоконд орлоо. Шид ашиглаж чадхаа ойлгосныхоо дараа уснаас өөр зүйл гаргаж үзэхэд алт, содын хлорид, элсэн чихэр гэх мэт зүйлийг шидийн хүчээрээ гаргаж чадна. Үйлчлэгч нь түүнд хоолны үеэр аав нь эмийн мэдлэгийг шалгадаг талаар санууллаа. Фарма багаасаа эхлэн энэ номын сандах бүх номыг уншиж судалжээ. Манай хүн азар түүний уншсан зүйлсийг санаж байхаас гадна энэ ертөнцийн бичгийг ч уншиж чаддаг. Эмийн тухай нэг ном сөхөж хараад анагаах ухааны хөгжил нь яг л хэдэн зууны өмнөх үеийг шиг юм аа гэж бодно. За орой хоолны үеэр нэрэл аав нь Фармагийн мэдлэгийг шалгах асуултаа асуудаг. Мэдээж манай хүн амжилттай хариулна. Аавынх нь шав болох Элен гэх эмэгтэй Фармагийн гэрийн багш. Элен Фармаг аянганд зохиулаад зарим зүйлийг мартсан болохоор ариун шидийн талаар тайлбарлалаа. Фарма болон аав ахынх нь хамгаалагч бурхан нь эмийн бурхан. Харин Элен багшийнх нь лусын бурхан. Ариун шид нь гал, ус, салхи, шороо, хоосон гэсэн 5 төрөлтөөс гадна эерэг сөрөг гэж ялгардаг. Гэхдээ хоосон төрлийн шидтэй хүн сүүлийн 300 жилд лав төрөөгүй. Ер нь оршиж байсан эсгэнч эргэлзээтэй шидгэн. Манай хүн багшаасаа өөрийнхөө төсөөлсөн зүйлийг бүтээж чадах нь аль төрөл вэ гэж асуухад тийм зүйл байх боломжгүй л гэдэг. Бүтээж чадах элемент нь анхнаасаа л тодорхой байдаг учраас хэрв тийм чадвар байвал бурхан эсвэл мангасл байх гин. За ингээд хичээл нь эхэлж Фарма усны жадны шившлэг хийхэд манай хүн хязгааргүй шидийн хүчтэй олчихсан байх нь тэр. Багш нь шидийн хэмжээг нь шалгаж үзэхэд хязгаарыг давсан байх ба эерэг сөрөг онцлог нь хоёулаа байдаг. Элен багш маш их сандраад өнгөрсөн цаг хугацаанд ийм хүчтэй хүн огт байгаагүйг хэллээ. Тэгээд Фармаг бусдын өмнө шидийн хэмжүүр ашиглаж хүчээ харуулж болохгүйг сануулдаг. Бүр аавдаач мэдэгдэж болохгүй гин. Манай хүний хязгааргүй шидийн хүчнээс болж Элен багшийн нүдний шил хөвдөрчиж тэгээд юм харахад хүндрэлтэй болоход нь манай хүн хоёр гараа ингэж хагас бүрэн хилж атгаад хараад үзхийг зөвлөнө. Гэтэл энэ үеэр өөрийнх нь нүд нь Элен багш яг л эрентгийн зургаар харагдаж байгаа мэт онцгой харагддаг. Гэхдээ хуруун цэнхэр өнгөөр ялгарч харагдах ба Элен багш хуруугаа тулгасныг мэдэх үед оншийг нь таалаа гэсэн шиг цэнхэр өнгө нь цагаан болоод уурчихна. Үүнийгээ багштаа хэлэхэд хүний өвчнийг олж илрүүлэх
Бурхны нүд хүнд байх ёсгүй гэд Ээлэн багш дахиад л айн сандарлаа. Ядчихад манай хүнд жам ёсоор харагдах ёстой хүний сүудэр байсангүй. Ээлэн багш Фармаг хүн биш гэд айсандаа зүгтаад өглөө хөрхий. Фармад дахин хичээл заахаас айсандаа халуурсан гэж хэлээд чөлөө авчихсан байдаг. Тэгээд цаашдаач тэр чигээрээ ажиллаас гармаар байна гэж аавд нь хэлжээ. Фармагийн аав харин манай хүнийг Ээлэн багшийн гэрлүү юм хургуулахаар явуулчихна. Ээлэн багш Фармаг мангас чөтгөр гээд айсандаа хуйг дуулга өмсөн хаалганы завсраар шагаагаад чи яах гэж ирсэн бэ? Нууцыг чинь мэдсэн болохоор намайг алах гэж ирээ юу гэж асууж байгаа. Манай хүн түүнд аавынхаа зараалаар захиа болон пошин өгөхөөр ирсэн юм а гэтэл би өөрөө ч халуун булгах пошин хийчихэж чадах байтал яах гэж гиснэ? Арай хор өгөх гэж байгаа мó гэж идэг шүү. Манай хүн багшид аавынхаа зараалаас гадна өөрөө хийсэн халуун булгах юм бас хуруунд нь хэрэглэх имийг тайлбартай нөхтөл бас л хор байгаа мó гэлээдий. Манай хүнч сүүлийн удаа танд хор хүргэх бодол надад байхгүй. Би өөрийгөө хүн гэж бодож байна. Бас надад таны мэдлэг хэрэгтэй учраас гэрийн багш хിവэрээ үлдэж надад зааж сургаач. Гэхдээ үнэхээр үгүй гэж байгаа бол өдийг хүртэл гэрийн багш минь байсанд талархал илэрхийлж байна гэд цэцэг өгөөд гарна. Ээлэн багш анх удаа нунтаг юм хараад гайхширсаар байлаа. Удаан бодож байгаад эмийн бурхан бол хамгаалагч бурхан хүмүүст хор хүргэсэн домог сонсож байгаагүй гэд өөрийнхөө дуртай тэнгэрийн өнгөтэй цэцгийг дахин нэг харна. Ингээд маргааш нь хуйг дуулгаа өмсчихсэн өглөөний минь дэмийн бурхан гисээр хүрээд ирлээ. Ээлэн багш Фармагийн хийсэн нунтаг гашуун имийг гайхалтай нөлөөтэй байсан гэд талархал илэрхийлнэ. Тэгээд Фармагийн гэрийн багш хിവэр үлдэх тул аюулгүй байдлаа бодон хувцsalсан гиндээ. Манай хүн гэрийнхээ ажилчдыг нэг нэгээр нь ажиглан өвчний оншийг нь мэдэж авдаг. Бурхны нүдээр өвчний оншоос гадна эмчлэгдэх боломжтой эсхийг ч хардсан байна. Энэ ягаан үстэй үйлчлэгчийн нэр Лоте. Бактерийн гаралтай халдвар авсан байгаа нь харагдана. Манай хүн бүтцийг нь мэддэг байхад л тухайн зүйлээ шингэн, хатуу, шатамхай байсан ч шидээр гаргаж чадхаа дахин нэг туршилтаар баталлаа. Тэгээд Лотед зөөрүүлэн эм бэлджээ. Дараа нь бусад ажилчид дааж тохирох эмийг бүгдд нь өгнө. Лоте Фармад эм бол язгуурт нуудлал авч чадах үнэтэй зүйл учраас эм авсан үйлчлэгч нар маш их баярлаж байгааг тайлбарладаг. Яахав харц ардын эмийн сангууд уг нь байдаг ч хэлээ. Жинхэнэ эм гэхээс илүү зүгээр л эмийн ургамал маягийн зүйлс л зардаг гин. Маргааш нь Фармагийн охин дүү Браншэ цэлхэн цэцэг туссан учраас тусгаарлагдчихэ. Манай хүн хурдан эдгэх эм хийчгээд өрөөнд нь нууцаар ордог. Муухай амттай эм уух дургүй дүүдээ зориулж эмийг нь макароны завсар хавчуулаад өглөө. Тэгсэн аав нь салхин цэцгийг эмчлэх эм байдаггүй талаар Браншэд хэлсэн гин. Манай хүн өөрийг нь ирж эм өгснийг хиндэж битгий хэлээрээ бидний нууц шүү гэд Браншэдээ тохиролцсон. Дүүн Фармаг урдынхаасаа их өөрчлөгдсөн. Өөртөө нийх ярьж хамт байдаг болсон байна гэдэг. Браншэ идэгснийхээ дараа амлснараа эмийн талаар аавдаа хэлдэггүй. Аав нь маш хурдан хугацаанд идэгэрснийг нь хүний биеийн онцлогоос хамаарч байгаа болов уу гэд нэг их сэжиглэлгүй өнгөрнө. Манай хүн яагаад энэ ертөнцид байж боломгүй олон онцгой чадвартай ирснээ гайхсан хэвээр. Хамгийн гол нь хязгаарыг давах энэ их хүч ямар нэгэн төлөөстэй болов уу гэж бодно. Бурхны нүдтэй гэдгээ мэдэгдээд үж болохгүй учраас түүнийгээ тайлбарлахын тулд Левингогийн микроскоп бүтээдэг. Фармагийн аав генетикэн хүүгээ дуудаж нэг дэш явах хэрэгтэй байгаа хэлнэ. Хатан хааны бие муудсан байх ба Фармагийн аав үзлэгээ хийж дуусаад ямар ч авралгүй болсон байна гэж дүгнэлээ. Бүгд л хатны үхэлдээ эвлэрч эхэлсэнд манай хүн тэсэлгүй Бурхны нүдэрээ өвчнийг нь илрүүлэхэд хатан сүрээ өвчин туссан байдаг. Гэхдээ энгийн сүрээ биш уушигны сувгийн битүүрэл болсон байлаа. Манай хүн хамгийн түрүүнд тариур байхгүй бол ядаж дөрвөн төрлийн ийм уух эрэгтэй юм байна гэж бодон цогсно. Энэ үеэр хатны хүү ээжээ гэсээр уйлж орж ирэх нь нөхцөл байдлыг улмал гонигтай болгодог. Ингээд манай хүн тэсэлгүй хатны урд ирээд надад эмчилгээ хийхийг зөвшөөрөөч, надад таныг эмчлэх шин юм байна гэж хэлхэн тэрээ. Аав нь Фармаг зогсоох гэсэн ч хатан түүнд өөрөө зөвшөөрөл өгдөг. Тэгээд өрөөнийхөө хаалгыг мөсөөр хааж аваад хатныг эмчлэх 3-4 төрлийн эмийг гаргаж авахар ажиллаж эхэлнэ. Аав нь хаалгыг нь балбиж байснаа тэсэлгүй эвдэж орж ирээд хатны өвчнийг эмчлэх арга байхгүй гэж ууралсаар байлаа. Гэсэн ч манай хүн түүний үгийг үл тоон ажлаа үргэлжлүүлэхэд Фармагийн аав хүүгээ зогсоохоор дайрна. Харин Фарма маань шившлэг хэлэлгүй бас таягч ашиглахгүйгээр шидээр мөсөн хан бүтээж аавыгаа зогсоолоо.
Фармагийн аав хүүгийнхээ шинэ хүчийг хараад маш их гайхаж балбагдана. Тэгээд аянганд зохиулсан тэр өдрөөс хойш хүүн өөрчлөгдсөн болохыг мэддэг. Бас Фармагийн зүүн мөрөн дээр эмийн бурхны тэмдэг тодоор гэрэлтэж байгааг хараад бурхны адис хүртсэнийг нь ойлгоно. Манай хүн шинэ эмийн мэдлэгээ аянганд зохиулсан үедээ зүүдэндээ харсан гэд хэлчихдэг. Ингээд Фармагийн аав яах аргагүй бууж өгөн эм бэлтгэгтэнд саад хийхээ боллоо. Фарма өрөөндөх мөсөн ханыг хормын дотор арилгахад аав нь өмнөхөөсөө ч илүү гайхсан хിവэр харагдана. Учир нь зөвхөн усны ариун шид ашигладаг байсан Фарма бүтээж чадахч устгаж чадахгүй байсан. Фармагийн аав "Үнэхээр чи миний хүү Фарма мөн үү?" гэж асуухад манай хүн нэгэнд энэ амьдралд ирсэн тул "Тийм ээ, би мөн" гэж хариулдаг. За ингээд манай хүн хатны өмнө түүнийг эмчлэх эмнүүдээ авчирна. Гэхдээ эмчилгээнээс өмнө өөрийнхөө хийсэн халаасны микроскопыг гаргаж ирэн хатанд уушгиндах бактерийг нь ямар зүйл байдгийг өөрт нь харуулдаг. Ингээд хатны биед өвчнийг нь үүсгэж байгаа энэ бактери гэдэг зүйл маш их байгааг хэлээд өвчнийг нь эдгэхийн тулд эмээ хагас жил тогтмол уух ёстойг хэлнэ. Хатанч Фармагийн үгэнд орохыг зөвшөөрч эмээ 6 сарын турш тогтмол уухаар тохирлоо. Фарма бэлдсэн эмээ өөрийн биеэр ууж аюулгүй болохыг нь нотолж дараа нь хатан эмээ ууна. Фармагийн аав буцах замдаа их л зүйл бодон хэрэгцүүлж явлаа. Өдийг хүртэл хүүгээ эцгийн хуваар өлегтэй хайрлан хүүгээ юу бодож, юунд зорж байгааг ч мэддэггүй байснаа ойлгоно. Гэртээ ирээд Фарма аавдаа ч бас бэлдсэн эмээ өгдөг. Аль дээрээс л түүнийг ч бас хатантай адил өвчтэй байгааг анзаараад исэн. Фармагийн аав бурхны адис хүртсэн хүүгээсээ суралцах хэрэгтэйгээ хэлэхэд Фарма аавдаа хандан "Хэдий бурхны адис хүртсэн байлаач би одоо ч дадлагжигч хэвээрээ. Эмч хүн ямар байхыг танаас суралцмаар байна. Надад цаашдаач ангаах ухааны талаар ихийг зааж өгөөрэй" гэж хэлснээр аав хүү хоёр эцэст нь гар барьцгаалаа. Үүнээс хойш 3 сар өнгөрчээ. Фарма аавтайгаа өөрсдийн мэдлэгийг чөлөөтэй харилцан солилцдог болсон байна. Хатны бие эдгэрч байгаа тул энд тентгийн эмийн их сургуулиас Фармаг эмийн жороо задлахыг хүсэх болжээ. Аав нь харин Фармагийн бурхны айдсаар бүтсэн эмийг Фармагаас өөр хүн хийж чадахгүй гэж бодоод иймэрхүү хүсэлтүүдийг арга заагаад байгаа юм байна. Гэхдээ манай хүн ямар ч хэдийн оролцоогүйгээр тэр эмийг хийж болдгийг бас цаашдаа хийх аргыг нь түгээх бодолтой байгаагаа хэлдэг. Харин аав нь энэ ертөнцийн ангаах ухааны мэдлэгийн хүрээнд Фармагийн мэдлэгийг тэрс үзэл гэж эсэргүүцэж магадгүйг анхааруулна. Бүр Фармаг хорлохыг ч үүсэхгүй гэлээ. Үүнээс хойш дахиад хэдэн сар өнгөрч хатан хаан бүрэн эдгэжээ. Шагнал гардуулах ёслол болж байх ба Фармагийн аавд эмийн урамлын томоохон тариалангийн талбайтай эзэмшил газар өгч байгаа юм байна. Хатан хаан Фармагчаас дуудахад хүмүүс бүгд л гайхан харцгаалаа. Хатан Фармаг албан ёсоор ордны эмч болгоо зогсохгүй нийслэлд өөрийн эмийн сангааныг зөвшөөрөл өгдөг. Өмнө нь хатны туслах Ноа "Хатан чамайг шагнуул чи юу авмаар байна? Юу хиймээр байна?" гэхтэн хотод эмийн сан нээх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэгсэн шууд л тэр хүслийг нь биелүүлчлээ. Маргааш нь хатны тушаалаар мужаан, уран баримлч гээд элдв төрлийн мэрэгжилтнүүд хүрээд ирнэ. Манай хүн ямар ч бэлтгэлгүй байна. Жаахан судалж байгаа зураг төслөө гаргая гэтэл ордны ажилчид яаралтай тушаал биелүүлэхгүй бол бид нэр толгойгүй болж мэднэ гээд тулгаж орхидог. Фармагийн гаргасан зургаар ажилчид маш хурдан эмийн сангийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Ажлын явцад манай хүнээс эмийн сангийн нэрийг бодож олсон эсхийг асуухад янз бүрийн хувилбаруудыг бодж байгаад нэг мэдсэн өөртөөгөө ярьсан. Өөр ертөнцид эмийн сан нээн гэж бодож ийсэнгүй шүү гэд хэлчихдэг. Тэгсэн ажилчид нь тэрийг сонсонгуудаа л маш хурдан эмийн сангийн хаягийг өөр ертөнцийн эмийн сан гэд биччихнэ. Фарма эмийн сангийн хаягаа хараад балмагдаа зогсож байхад Элен багш ирсэн. "Ямар ч хаягтай байсан одоо эмийн бүлгэмтэй тэмцэх хэрэгтэй боллоо доо" гэдэг. Гэтэл чөтгөрийг дурсахаар гэж эзэнт гүрний эмийн бүлгэмийн тэргүүн Берон яг ирж таарлаа. Тэгээд Фармагаас "Хүүхдээ танай эзэн чинь хаана байна?" гэж асууж энтэр. Албаар сахал махлаа имрээд худлаа инээж ийснэ. "Чиний насны хүүхэд тэгээд ямар юм зарах уу? Чихэр зарах юм уу?" энтэр гээд дээрлэх гээл үзээд байна. Фарма бүлгэмийн тэргүүнээс эмийн сан нээхэд заавал бүлгэмд нэгдэх ёстой юу гэтэл язгууртныг бүлгэмд оруулдаггүй юм гинэ. Тэгээд Фармаг эмээ хямдхан зарна гэдгийг сонсоод яг тесрээд уурлах гэтэл нь Элен багш хандыг нь хаг дараад явуулчихдаг. Эмийн сангийн бэлтгэл ажил бараг л дуусаж байлаа. Эмийн сангийн санхүү тооцооллын асуудлыг яах вэ гэтэл Фармагийн гэрийн үйлчлэгч Лоте "Би тоо бодож чадна, би тусалж болох уу" гин. Манай хүн Лотыг
9 настай штий. Санхүүг насанд хүрсэн хүн хариуцах хэрэгтэй байхаа гэтэл Лоте харин фармагч бас 10 настай хүүхэд үж эмийн сан нээсэн гээд ядаж цэвэрлэгээ дэглгүүр явах ажил гээд юу ч байсан хамаагүй хийлдээ л гэж гуйдаг. Ямар ч тач Лотыг эмийн санд туслуулахаар болдогч санхүү болон бичиг эргийн чадвартай хүн хэрэгтэй хിവэр байла. За тэгсэн фармагийн гэрийн санхүүг маш олон жил хариуцсан Седрик гих ажилтан хөл муутай олсноор ажилласаа халагдан гарч байхан дэр. Фарма Седрикээс таны хөл зүгээр болчих бол ажил хийх хүсэлтэй байгаа юу гэхэд мэдээж тиймээ гин. Фарма Седрикийг эмийн санд ажиллуулах хүсэлтэй байгаагаа аавдаа хэлэн зөвшөөрөл авахар ирэхэд аав нь шинэ бизнесэнд туслахаар том авдраар дүүрэн алт өгдөг. Дээрээс нь яг үнэндээ шудрах сайн ажилтан болох Седрикийг хөлн муудсан гээд ажлаас халсан биш. Фармагийн эмийн санд чадвартай хүн ажилласаа гээд албаар халсан байдаг. Үүнийг аав нь үгээрээ хэлээгүйч фарма шууд л ойлгоно. Манай хүн мөрөөдлийн эмийн сангаа нээгээд 1 сар өнгөрлөө. Мэдээж бүх зүйл амархан өрнөхгүй нь тодорхой. Фарма язгууртан учраас энгийн ардууд орж ирэхгүй. Харин чинээлэг язгууртнууд нь эмч эмзүүч гэртээ дуудчихдаг. Манай хүн нийгмийн давхарга харгалзалгүй үйлчлэх эмийн сан нээхийг зорж исэн ч одоогоор арай л холын зорилго байсныг ойлгоно. За ингээд яах вэ гэж итэл сэргэлэн Лоте маань өөрөө санаачлагаараа хотын иргэдээс судалгаа аваад иржээ. Хүмүүсийн нийтлэг хариултыг жагсаахад ордны тэмдэг амар. Язгууртан хүнтэй яаж харьцах ёстойгоо мэдэхгүй учраас баривчлагдаж магадгүй. Язгууртны эмийн санд өмсөж орох хувцс байхгүй. Үүдний харуулууд нь амар. Эзэн нь хүүхэд. Эмийн үнийг түлж чадалгүй өрөнд орохоос айж байна. Уншиж чадахгүй болохоор хаягийг нь хараад ойлгохгүй байна. Гэх мэтээр хариулсан байдаг. Тэгэхээр эмийн сангаа хүмүүс таниулахын тулд дахиад залруулж өөрчлөх зүйлс байгаа болтой. Фармагийн ээж аав хоёр хүүгийнхээ эмийн санг ямар хуу байгааг тандах гээд баг зүүж зүсээ хуургах гэж оролцсон ч бүтлгүүдэд баригдлаа. Манай хүн эмийн сангаа танилцуулна. 1-р давхарт эмийн сан эм найруулах өрөө, хүлээлийн өрөө, харин 2-р давхарт эмчийн үзлэгийн өрөө болон өвчтнийг амраах өрөө, усанд орох өрөөтэй. Харин 3-р давхартаа ажилчдын амралтын орон зай гаргасан бол 4-р давхартаа фарма ажлын өрөөгөө гаргасан байна. Фармагийн ээж язгууртнуудад гоо сайхны бүтээгдэхүүн зарах санаа гаргадаг. Манай хүнд ч өмнө нь гоо сайхны бүтээгдэхүүний туршилтанд ажиллаж байсан нэлээд туршлага байж таарлаа. Энэ үеэр гаднаас нэгэн эрэгтэй ихэд яарч сандарсан байдалтай. Залуу эзэгтэй маань ухаан алдчихлаа. Үзээд өгөөч гэсээр орж ирнэ. Бурхны нүдийг ашиглан хартал тэр эмэгтэй гарнаас өөр газарт өвчин оогт харагдсангүй. Гарт нь цусаа хануулсан жижигхэн шархнууд харагдах ба шарханд нь бохир орсон бололтой. Фарма түүнийг эмийн сандаа дагуулan ирж тусалдаг. Тэгсэн эмэгтэй хайртай хүндээ хаягдчихсан гин. Тэр хайсан залуу нь цагаан арьстай бүсгүйц дуртай гэсэн болохоор арьсаа цагааруулахын тулд цусаа хануулсан байдаг. Энэ эмэгтэй үйлдвэрлэлээрээ алдартай доош шатион Дид Вангийн охин Клой гин. Фарма түүнд цусаа олон дахин хануулах нь амь насанд халтай. Бас цагаан унтаг пүдэрч гэсэн битгий хэрэглээрээ насыг тань багасгах нь гэсэн ч тэр огт тоохгүй байлаа. Тэгээд манай хүн Клойд 7 хоногийн дараа хүрээд ирвэл өөрт чинь таарах аюулгүй гоо сайхны бүтээгдэхүүн хийж өгье гэж амладаг. Фарма цагаан туглах мөнгөн усны найрлаггүй харин ч арьсанд тустай тэгсэн мөртлөө арьсыг цагаан харагдуулах крем хийжээ. Ээлэн багш бүхэл гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд ордог цагаан туглах мөнгөн ус хүний биед хор болдсон бол яаралтай хориглох ёстой юм биш үү гэж хэлдэг. Манай хүнч хатан хаанд энэ талаар хэлж үзэхээр шийднэ. Клой хатагтай ирэхэд фарма түнд чигшүүлэх тонер, арьсыг нарнаас хамгаалж цагаан болгох крем, дээр нь тавих ингэсэг, эцэс нь орой хэрэглэх нүүр цэвэрлэгч хүртэл хийснээ харуулдаг. Үүний дараа сэргэлэн Лоте гудамд зогсож шинэ гоо сайхны бүтээгдэхүүнээ маш хямдаар зарж байгаагаа зарлана. Бүхэл насны эмэгтэйчүүд хэрэглэх гоо сайхны бүтээгдэхүүнүүд энгийн ардаж худалдан авч чадхаар хямд үнэтэй, дээрээс нь уншиж чадахгүй иргэдэд зориулан зургийн тайлбартай учраас хүмүүсийн анхаарлыг маш их татаж чадлаа. Иргэдийн дунд хямд үнэтэй, эрүүл мэндийн зөвлөгөө маш сайн өгдөг гэдэл фармагийн эмийн санч гихүү, эмнэлэгч гихүү үнэхээр алдаршин яригдана. Клой найзуудыгаа дагуулад иртэл гоо сайхны бүтээгдэхүүнүүд дуусчихсан байх нь тэр. Манай хэд ажиллаа юу амжихгүй дэ тулаад хүн хүч хүрэхгүй байгаа юм байна. Тэгсэн Клой фармад хөрөнгө оруулалт хийж бизнесийг нь өргөжүүлэх сайхан санал тавьдаг. Санхүү хариуцсан Седрикч энэ саналд таатай байснаар манай хүн зөвшөөрлөө. Ингээд өөр ертөнцийн эмийн сангийн 2 дахь салбар нээгдэнэ. Энэ салбарт худалдаалагдах гоо сайхны брендийг Медик гэж нэрлэжээ. Клой фармагийн хэлсэн ёсоор
Энэ салбарт ажиллах хүмүүсийг анагаах ухааны мэдлэгтэй туршлагатай байхаар сонгосон байна. Энэ ертөнцид ямар ч чадварлаг байлаа гэсэн хүүхэд төрүүлж ажилласаа нэг л хүндэрч гисэн эмэгтэй хүнийг дахиж ажилд авдаггүй юм байна. Тэгсэн Хлоe ийм эмэгтэйчүүдийг ажилд авсан нь манай хүндч үнэхээр ухаалаг санагддаг. Энэ бүхний дараа Лоте дахин судалгаа цуглуулад иржээ. Иргэдийн хариулт эрс өөрчлөгдсөн байлаа. Эм нь хямд, үйлчилгээ сайтай, гоо сайхны бүтээгдэхүүн нь гайхалтай гэдэл сайшаах болжээ. Фармагийн мэдээлсний дагуу хатан хүний амь насанд аюултай гоо сайхны бүтээгдэхүүн зарахыг хориглосон байна. Гэхдээ энэ шийдвэрээс болоод олон үйлдвэрүүд хаалгаа барьж байгаа гин. Одооноос дан ганц фарма энэ зах зээлд ноёрхох нь аюултай учраас манай хүн хатанд үйлдвэрлэлийн технологио хуваалцсан улсын үйлдвэрлэл болгож дэлгэрүүлэх санал гаргалаа. Фармагийн аавын шагналд авсан газар эми ургамлын томоохон тариалантайгаас гадна улсын томоохон худалдааны цэг болсон эзэнт гүрний өвөд гэгддэг газар юм байна. Фармагийн гэр бүл шинэ эзэмшил газар болох Марсел харал дээр иржээ. Далайн давалгааг хараад манай хүн өнгөрсөн амьдрал дахь дурсамжаа тэр дундаа дүүтэйгээ хамт далайн эрэг дээр тоглож байсан тэр л үеэ эргэн санана. За гэтэл далайн эрэг дээр тоглож байсан Бранше далайн хүчтэй урсгалд автан маш хол явчихжээ. Манай хүн ямар ч хэрэгэлзээгүйгээр араас нь үсрэн сэлнэ. Нэг удаа дүүгээ алдсан тэр шинэ амьдралдаа ч дахин дүүгээ алдахгүй тулд хамаг хүчээ шавхдаг. Зөвхөрөнгөө барахтаа далайн тэг дунд хэсэг усыг тэр чигт нь алга болгох шид ашиглчихна. Далайн ёроолоор хуурай замаар алхаж дүүгээ тэрвэрэн гарч ирэх тэр дүр зургийг харсан Элен Лоте хоёр маш их гайхширдаг. Гай уулж энэ явдлыг харсан гэрч байсан ба сүүдэргүй хүүхэд далайн нэг хэсгийг алга болгосон тухай сүмийнхэн мэджээ. Тэгээд сүмийнхэн сүүдэргүй хүүхдийг олж устгахаар хайж эхэлдэг. Фармагийн эмийн санг зорих хүмүүс уламл нэмэгдсээр байна. Манай хүн үйлчлүүлэгчдийн дунд маш с ิจ гтэй хүмүүс байгааг анзаарахад Элен Лоте хоёрч адилхан анзаарсан байлаа. За маргааш нь эмийн сангийн байр руу шавар очсон моринд хэрэг дайрч орон хаа сайгүй сүйдэлж орхисон байх нь тэр. Энэ өвөөг Жан гэдэг фармагийн эмийн санг анх нээгдээд ямар ч үйлчлүүлэгчгүй байхаас эхлэн байнга ирдэг байсан үнэн ч үйлчлүүлэгч. Тэр фармагийн цэвэрлэгээний ажилд туслахаар усан цэргүүдээ дагуулan иржээ. Зөвхөн тэдж биш, хөрш зэрэгэлдээх дэлгүүрийн эзэд бас олон үйлчлүүлэгч нарч ханц үе шамлан орж ирнэ. Фармагийн эмийн сан ингэжл олны хайр үндсдэглийг хүлээсэн байлаа. Цэвэрлэгээ дуусаж байтал нэгэн эмэгтэй уйлан ирж аав минь ухаан алдчихлаа. Сэрэхгүй байна туслаарэ гэж фармагаас гуйна. Манай хүн эмэгтэйг дагаад заасан зүгтэн явсаар нэг мэтгэд маш хол зэлүүд газар ирчихдэг. Мэдээж энэ нь өөрхөж таарна. Манай хүн тэдний эсрэг ганцаараа зогсож чадах болов. Хэрэг бичлэг таалагдж байгаа бол сувгаа дэмжиж яг одоо subscribe-а дарахаа битгий мартаарай. Subscribe-а дарчихсан бичлэг бүртээ сэтгэгдлээ үлдээж лайка дарж үздэг үнэн ч үзэгч байвал дог үздэй. Сүм бол энэ ертөнцийн хамгийн том олон улсын сүсэг бишрлийг цуглуулсан бүлгэм. Сүм дөнгөж төрсэн хүүхдийн хамгаалагч бурхныг тодорхойлохоос гадна язгууртны эрх хөг хүүрэхтэй газар. Тэгээд ч зогсохгүй олон улсын хаадыг зарлан таяг дитмийг нь гардуулах ажлыг ч сүм хариуцдаг гин. Ерөнхийдөө бол энэ ертөнцид сүмийн эрх мэдэл улсаас ч давуу хүчтэй гэсэн үг. Сүмийнхэн хэрэг хүсвэл дээдгүн байтугай улсын хаан хатантайж тэмцэлдэх эрх мэдэлтэй. Тэр дундаа гисгийн цэвэрлүүлэх хилцэн онцгой хүчтэй гин. Энэ хилцэн ариун шидээр бохир зүйл хийсэн нэгнийг гисгэх бас хорон сүнсийг зайлуулах үүрэгтэй ба харгас хатуу шилдэг дайчдаас бүрддэг. Тэдний нэг нь өөрийгөө сүмийн гисгэн цэвэрлүүлэгч Соломон гэж танилцууллаа. Тэгээд фармаг хотын төвд эмийн сан нээж нартайд гадуур алхаад л болгоомжгүй юмаа гэснэ. Хорон сүнс гэж дуудах нь тэр. Тэгээд хорон сүнс байрдаг ариун тойрогтоо фармаг оруулсан манай хүн тойргоос гарч ирээд хорон сүнс биш гэдгээ хэлсээр байлаа. Тэгсэн өөр нэг нь галаар, бас нэг нь мөсөөр, нэг нь газрын дайралтаар, бас нэг нь усаар, дахиад нэг нь салхиар гэдэл бүх төрлийн шидийн элементээр дайрна. Гэсэн ч тэдний дайралтыг хариулах нь фармагийн хувьд зүгээр л ялаа үргээхтэй адил. За тэгсэн нөгөө Соломон гэдэг нөхөр чинь манай хүнийг харж ийсэн аа. Хязгааргүй ариун хүч, сүүдэргүй бие, эмийн бурхны тэмдэг байна шүү дээ. Ийм ойрхон байж яагаад анзаарсангүй вэ? Бурхны биед ч бас сүүдэр байдаггүй. Тэр эмийн бурхан байна гэж хэлснээр сүмийнхэн фармагийн өмнө бүхин. Соломон гэгч нь бүр бурхны эсрэг тэрсэлчихлээ гэд амиа хорлох гэж байхад нь фарма зогсоож амжлаа. Гэхдээ түрүүн фармагийн хүчинд дийлдэн мориноосоо унахдаа хөлөө уугалчиж одоо түүнийг эмжилж чадах хүн фармагаас өөр байхгүй. Манай хүн эм зүйч хагалгаа хийх ирэхгүй гэж бодсон ч одоо энэ ертөнцид эмч байна уу, эм зүйч нь байна уу байдлыг үүштэй.
Бага газраа шуудал майхан зон чулуун ширээ босгож Соломонд хагалгаа хийнэ. Манай хүнийг гарч ирэхэд хүлээжсэн сүмийнхэн бидний гисгийн цэгэрлүүлэхийн оронд эмчилж өглөө гэж үү гэдэл бишрээстэй. Фарма энэ хагалгааны тухай задруулахгүй нууцлах ёстойг сануулхад бүгдээрээ эмийн бурхан таны хүслээр болъё гэдэл сүртэй. Үүнээс хойш хэдэн сарын дараа Соломон нийслэлийн тэргүүн номлогч болж тушаал дэвшээд фарма дээр ирдэг. Хамгийн гол нь фармагийн дэргэд үйж манай хүнд зүтгэхийн тулд ирсэн байвал яах вэ? Бас болоогүй бэлэгтэй. Хамгаалагч сүмийн ариун эрдэнсийн нэг болох эмийн бурхны таягийг авчирчээ. 4 элементээс гадна тулаан, үзлэг, ангаах шидэд зохиох энэ хэрэгсэл хүссэн хэлбэрт орж болох учраас хэрэглэхэд маш хялбар юм гинэ. Үнэхээр л ганцхан фарма барьж чадаад ээлэн таяг түрэх гэтэл гарт нь баригддаггүй. Соломон фармад бас нэг бэлэг өгнө. Ариун хүчийг нь дарах Сахиус фармаг энгийн хүн шиг сүүдэртэй харагдуулдаг. Манай хүн бурхны таягнаас илүү энэ бэлэгт маш их баярлна. Фарма язгууртай учраас эмийн бүлгэмд элсэх боломжгүй. Эмийн бүлгэмд элсээгүй улмаас зөвхөн өөрийн эмийн санд л эмээ зарж чадна. Уг нь энгийн ардын эмийн санд ч эмээ заруулах нь аль талдаа ашигтайж бүлгэмэл асуудал болоод байла. Тиймээс фарма өөрөө бүлгэн байгуулахаар болно. Харин нөгөө талд эмийн бүлгэмийнхэн фармагийн эмийн сангийн эсрэг ямар арга хэмжээ авах талаараа ярилцаж байла. Мэдээж эмийн сангийн байрлал морьтой хүсэг явуулж уймэн тарьсан хүн бол эмийн бүлгэмийн тэргүүн. Энэ хүн фармаг зүгээр л нэг баян айлын эрх бацаан аав ээжийнхээ мөнгөөр эмийн сан нээж тоглож байгаа. Үүнийг ард иргэд удахгүй мэдчил таарна. Гэх мэтээр шаал гүнтлийн юм дэмэрч идэг. Үнэхээр өөрөө ч буруу ойлголттой байгаа мó эсвэл албаар фармаг харлуулах гэсэн юм уу мэдгүй. Ямар ч тач бүлгэмийнхэндээ фармагийн талаар бодит байдлаас тис өөр зөрүүтэй ойлголт өгч байна. Тэгээд бүлгэмийн гишүүдээ фармагийн эмийн сантай холбогдохыг хатуу хориглолоо. Хэрвээ үүнийг зөрчвөл эмийн бүлгэмээс хасахын гин. За гэтэл эмийн бүлгэмийн нэг гишүүний охин нь өвдсөнд бол эмчит үзүүлэхээр хаалга нүдэн яаруу санд руу явж байхын тэр хоосон хаалга балбаа зогсож байгаа эрийг фарма харан охиныг нь үзэж өгөх санал тавина. Эмийн бүлгэмийн гишүүд фармагаас хол байх ёстойг мэдэж байсан ч охиныхоо төлөө яалтчгүй фармагийн эмийн сан руу явхаас өөр арга байсангүй. Охин нь хүнд төрлийн ханиад хүрснийг аав нь мэдлгүй маш их сандарсан байлаа. Фарма маш нарийн үзлэг хийн жингэн хүртэл үзэж охиных нь биеийн хэмжээнд таарах тунгаар эмийг нь өгдөг. Тэгээд орой гаргаж өгөхдөө манай хотоо хааж байгаач гэсэн шөн тусламж хэрэгтэй бол санаа зовлтгүй ирээрээ гэж хэлнэ. Үзлэг болоод эмийн төлбөр нь нийлээд ердөө нэг талхны үн болсонд охины аав бүр үнэхээр л гайхдаг. Тэгээд бүхий л байдлыг өөрийн биеэр харж буруу ойлгож байснаа ухаарсан ир бүлгэм фармагийн эмийн сантай энэ зэрэгцэх боломжгүйг ойлгоно. Орой гэртээ ирээд ихнэртээ тэр газар гайхалтай, мэдлэг сайтай өвчтнийг сэтгэлээсээ үздэг гэдэл ярьдаг. Тэгээд өөрийгөө эмзэвчийн хуваар дутхгүй мэдлэгтэй гэж бодож явсан ч тэр хүүхдийн хажууд юу ч биш байжээ гин. Хамгийн гол нь эмийн бүлгэмийн шийдвэрийг зөрчсөн учраас одоо ирээдүгөө боллоо гэд маш их гунигэлдэг. Эмийн бүлгэмийн тэргүүн орлого нь буурч байна гэдэл дахиад л ширээгээ нүдээд сууж гин. За тэгсэн охиноо фармад үзүүлж буруу ойлголтоо ухаарсан өнөө залуу бүлгэмийн хурал дээр болсон бүхнээ хэлж орхилоо. Залуу бүлгэмийнхэнд өөр ертөнцийн эмийн сан баян ядуу гэж ялгалгүй эрх тэгш ханддаг. Тэнд очиж үзвэл үйлчлүүлэгч яагаад биднийг орхиж байгааг ойлгоноо гэж хэлэхэд маш их ууралсан бүлгэмийн тэргүүн тэр газар чинь хатан хааны эрх мэдлийг ашиглан үнийн уналт үүсгэж биднийг зориудаар мухардалд оруулж байгаа. Энэ бол язгууртны зугаа. Язгууртнууд хар зардуудыг татвар дүлэгч тижээвэр амтнал гэж хардаг. Язгууртнуудын ариун шид хязгаартай байдаг учраас энгийн ардыг ч үздэггүй. Тэднээс болж миний хүү гэдэл бүхий л үзэн ядалтаа урсган бухимдана. Охины аавыг Пьер гэдэг. Эмийн бүлгэмийн тэргүүн Пьерийг бүлгэмээс хөөн эмийн санган хүртэл юучгүй нураан дампууруулжээ. Эмийн бүлгэмийн тэргүүн өөрөө хүүгээ алдсан тул язгууртнуудыг үнэхээр л үзэн яддаг бололтой. Пьерийг дампуурсныг мэдээд фарма маань түүнээс уучлалт гуйгаад өөрийнхөө нээсэн бүлгэмд элсхийг санал болгоно. Ингээд Пьер фармагийн үнэнч холбоотон болж эмийн сангаа цоо шинээр нээлээ. Нээлтний эхний өдөр нь өөр ертөнцийн эмийн сангийн анхны хамтарсан газар гэдэл маш их хүн цугларсан харагдана. Фармагийн ах Пали нийтээр улсын Пантегийн харалд халдварт өвчин тархсан тухай захиа явуулжээ. Халдварт өвчнөөр арлын бүх хүн буюу 1000 гаруй хүн нас барснаар өвчний тархалд зогссон гин.
За гэтэл хэдэн өдрийн дараа тэр арлаас бараа авсан Нитер улсын хөлөг онгоц эдний эзэмшлийн Марсель Бомдод буух байж таарлаа. Фарма шинж тэмдгийг нь сонсоод дэлхийн түүхэнд хамгийн их хүнийг үхэлд хүргэсэн хар үхэл нэртэй тахал энэ ертөнцөд ч бас байгаа байх нэ гэж бодно. Фарма ээлэн багш хоёр Марсель Бомд руу яаралтай хүн явуулж өөрсдөө нийслэлийн удирдлагуудад хандахаар шийднэ. Фармагийн аав энэ өвчнийг хар тахал гэж таамагласан нь манай хүний таамагтай яг таардаг. Гэхдээ хөөрхий минь энэ тахлыг ямар ч имчилгээгүй гэж бодож явтал Фарма аль хэдийн им бэлдэж эхэлснээ хэлнэ. Ингээд аав хүү хоёр хатан хаанд энэ талаар яаралтай мэдэгдснээр нийслэлийн орж гарах замыг хаан хоц даяар өвчин тараажуулах харах бөөс мэтийг устгаж ариутгал хийхээр болдог. Фармагийн байгуулсан шинэ эмийн бүлгэмд элсэх хүсэлтэй газрууд улам нэмэгдэж байсны ачаар олон газарт тахлын эсрэг эмээ тарааж чадлаа. Хотод авч болох бүх арга хэмжээгээ авсан Фарма багштайгаа хамт Марсель руу явна. Манай хүн түүхийн номноос л уншиж байсан тэр аимшигт хар тахалтай нүүр тулан тэмцэж чадах эсэгтэй эргэлзэж байлаа. Марсель Бомдод ирсэн бүх хөлөг онгоцыг шалгах явцад уурлаж бухимдах хүмүүс нэгээр тогтсонгүй. Тэгсэн Фармагийн эмийн сангийн анхны байнгын үйлчлүүлэгч Жан өвөө гарч ирэн дүрм журм тогтоож эхэлнэ. Манай хүн түүнийг зүгээр л нэг завны ахмад гэж бодож явсан ч эзэнт гүрний адмирал гэжээ. Жан адмирал Фармагийн эмийн сангаас далайчдад зориулсан эм витамин авах дуртай. Түүний ачаар ямар нэгэн асуудал маргаан үүсгэлгүй бүх хөлөг онгоцыг шалгаж чадлаа. Бомдод халдвар гараагүй ч харин өөр газар халдварын тохиолдол илэрсэн тухай мэдээ ирнэ. Старк гих загасчдын байдаг жижигхэн тосгонд өндөр халуурсан хүмүүс амиа алджээ. Бомдод удаан хүлээж тисээгүй нэг хөлөг онгоцны ахмад 20 цэрийн дэглэмээс зогтож тосгонд хууль бусаар нэвтэрсэн бололтой. Манай хүн маш хурдан тэр халдвар гарсан тосгон руу очихын тулд эмийн бурхны таяга нисдэг шүүршиг ашиглан ганцаараа явна. Фармаг тосгонд ирэх үед халдварт өвчнөөс айж цөхөрсөн иргэд халдвар тээсэн чихдээ зогтож өвчнийг улам тараах аюул нүүрлээд байлаа. Манай хүн хүмүүсийг тосгоноос гарч болохгүйг яаж ч хэлсэн мэдээж хүүхдийн үгэнд орж юу болоод байгааг нь мэддэхгүй газар руу буцаж орох тэнэг байх уу та. Тэгээд хил амаараа ойлголцохгүйгээ ойлгон тосгоныг тойруулан авраг мөсөн хан босгож орхино. Фарма өөрийгөө ямар хүчтэй болохыг харуулсныхаа дараа ордноос ирсэн эмч гэдгээ нотолж халдварт өвчин гараад байгаа. Эмчлэх юм авчирсан та нарыг эмчлэн гэдэл бүгдийг тайлбарлалаа. Ингээд Фарма тосгоныг 3 хуван эрүүл хүмүүсийг тусгаарлан халдвар авсан хүмүүсийг хүнд хөнгөнөөр нь мөн ялхан байршуулна. Энэ хооронд Жан адмирал өнөө хууль бусаар тосгонд зогссон хөлөг онгоцыг далайгаас олсон ч хөлөг дээр нэг ч амьд хүн байсангүй. Бүгд тахлаар үхсэн нь тодорхой байсан тул халдварыг цааш тархахаас сэргийлж хөлгийг их буугаар буудаж далайн гүн рүү живүүллээ. Фарма тосгоныг хамгийн хүнд өвчлсөн бүс рүү орно. Ашгүй Фармад туслахаар сүмийнхэн ирсэн байлаа. Энэ настай эмэгтэйг Каспер гэдэг. Тэр их сургуулийн профессор бөгөөд бактери бичил биетний судалгаа хийдэг нэгэн. Даанч энэ ертөнцид шидээр эмчилгээ хийж шинжлэх ухааныг тоодоггүй тул энэ багшийг бүгд л үл ойшоосоор иржээ. Тэгсэн одоо бол Фармагийн ачаар тэр хамгийн хэрэгтэй нэгэн болно. Фармагийн аав эзэнт гүрний эмийн сургуулийн захиралчтай. Тэгээд Каспер профессорыг захирлан дуудахад багшч яг өөрийг нь ажлаас халах гэж байна гэж бодтол харин ч эсэргээрээ эзэнт гүрэнд та хэрэгтэй байна гэсэн шок. Фармагийн аав түүнд Фармагийн тэмдэглэлийг үзүүлээд шин төрлийн бактерийг олж эм гаргаж авах ажилд туслах хэрэгтэй байна гин. Багш тэмдэглэлийг уншснаа хин гэдэг профессор үүнийг бичсэн бэ гэж авчина. Дараа нь хүүхэд байсныг нь мэдээд бас л шок болох бах та тий. Хамгийн амар нь Каспер багш яг одоо аюул занал болоод байгаа өвчний бактерийг хэдэн жилийн өмнөөс судалчихсан. Судалгаа нь бэлэн байж ивэл яах вэ? Ингээд Фармагийн аав захирлын хуваар Каспер багшийн судалгааг тусгайлан санхүүжилтээр дэмжин шинэ эм гарган авах ажилд нь сургуулийг тэр чигтэн туслуулахаар болно. Сүмийнхэн хууль бусаар тосгонд зогссон хөлөг онгоцноос буун зүгтэж явсан хүмүүсээс заримыг нь барьж чаджээ. Тэдний хэлснээр хөлөг дээр панди арлын цагаан хэрэмнүүдийг ачиж явсан юм байна. Тэр хэрэмнүүд л халдвар тээжвэсэн нь тодорхой боллоо. Бас хөлгөөс буусан 24 тээвэрлэгч 5 ариун дайчин яг одоо нийслэл рүү явж байгаа олж таарна. Ариун дайчид нь томоохон язгууртан эсвэл хааны гэр бүлийнхэнтэй гэрээ хийдэг. Тулаанд бэлтгэгдсэн ариун шид хэрэглэгчид гин. Хамгийн гол нь харц гаралтай 8 ачидтай ариун дайчид хамт явж байгаа нь маш сэжигтэй байлаа. Үхлийн өвчин дэгдсэн арлаас
бараа тээвэрлэж явсан нь санаатай үйлдэл байж магадгүй. Фарма хатан хааны сүрьеэ өвчин туссныг ч үүнтэй адил хэн нэгний санаатай үйлдэл байж гэж таамаглана. Хэн нэгэн халдварт өвчнийг ашиглан Санфлив эзэнт гүрнийг газрын хөрснөөс арчих нарийн зохион байгуулалттай төлөвлөгөө гаргасан бололтой. Маргааш өглөө нь гэхэд хотын 6 дугаар үүдэнд шинжилгээ авч байсан газарт тахлын вирус илэрнэ. За тэгсэн өнөөс ижигтэй ариун дайчид нийслэлийн хаалгыг хүч дүрэн дайрч нэвтэрхэн тэрээ. Фармагийн таамаг зөв байлаа. Халтагчид үе олон халдвар тээсэн цагаан хэрмийг хотын гудамжинд суллаж орхино. Хотын гудамж цагаан хэрмнүүдээр дүүрч фарма болон түүний баг цаг хугацаатай уралдан нийслэлийг аврах эцсийн тулаандаа бэлдэх шаардлагатай боллоо. Хатан хаан саяхан хаан нь нас орсон нэтээр улс холбоотон улс болоод удаж байж ийм зүйл хиймээргүй юм гэж гайхна. Фармагийн аав харин өөрийн таамгийг хэлдэг. Тэр 3 жилийн өмнө нэтээр улсын ордонд нэгэн харц гаралтай эмзэвч орсон тухай сонссон гин. Түүний онцлог эмчилгээний арга нь нэгэн танил аюултай эмзэвчийнхтэй адил эсэн гин. Тэр хүн нь олон төрлийн эмчилгээний аргыг нээн гоц авьяастай гэгддэг байсан чадварлаг эмзэвч байж. Гэвч хүн дээр харгас туршилт хийдэг харгас байдлаасаа болж сүмийн цэвэрлүүлэгч нарт баригдан ариун шидээ хориулж харц гаралтай болсон юм байна. Түүний судалгааны хүрээнд хүмүүст дамжих хор, тахал гээд олон зүйл байжээ. Тэгэхээр магадгүй нэтэрийн хааныг жалчихсан байж магадгүй л юм байна. Тэр хүнийг Камио гэдэг ба Фармагийн аавын найз үж. Хотод уймэн дэгдээсэн ариун дайчид дээр сүмийнхэн ирээд шууд л ариун шидийг нь хорчихдаг. Фарма маань харин Марселаас ирж явна. Панте арлын цагаан хэрмнүүд нисдэг хэрэм байснаар хотод илүү их гай тарж байлаа. Сүмийнхэн өнөө ариун дайчдыг байцаахад Камио гэгч нь эдний нэтээр улсын иргэдийг барьцаалчихсан учраас хэлснийг нь хийхээс өөр арга байгаагүй гин. Камио хэдийн хотод ирчихсэн Фармагийн эмийн сангийн барилга дээр зогсож байдаг. Манай хүн түүнийг олж хараад аавтайгаа ирэхэд Камио Седрик Лоти хоёрыг гэмтээжсэн байхан тэр. Фармагийн аав Камиотэй тулалдах зуур Фарма ажилчдаа амжилхийн тулд бурхны нүдээр онцлох гэж хичээнэ. Ядж байхад Камио тэр хоёрыг олон төрлийн хор шингээсэн зэвсгээр гэмтээсэн болохоор цаг алдсан ч Фарма маань эцэст нь эдгэж чадлаа. Тэгээд аавынхаа оронд Камиотэй тулна. Манай хүн барилгынхаа ханыг цөмөртөл Камиог зөхиж аваад газарт унах дайн зэрэгцэн эмийн бурхны таягаа зоон Камиог устгадаг. Энэ үеэр хотыг солонго мэд бүрхүүл хүрээлнэ. Энэ бол тахал таслагч ариун бүс. Эмийн бурхны таяг олон чадвартай. Тэдний нэг нь ариутгалын хүч юм байна. Эмийн бурхан өөрийн таяг болон чадварыг ашиглан хорон сүнсийг ялж тахлыг тасалсан гэдэг домог бий. Камио энгийн нэгэн байхаа болж хорон муу сүнс болсон байжээ. Аюулт дайсан дарагдсны дараа Фармагийн баг болон сүмийнхэн нэгдэн тахлыг богино хугацаанд дарж чадлаа. Үүний дараа олон төрлийн халдварт өвчний вакцин бүтээхээс эхлээд шинжлэх ухааны судалгаанууд эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. 2 сарын дараа гэхэд нийслэл хот дахин хэвийн амьдралаа үргэлжлүүлэхээр баяраа тэмдэглэдэг. Фарма өөрийн мэдлэг, сэтгэл зүрхээ зориулан хүмүүсийг өвчин зовлонгүй амьдруулахын төлөөх аяллаа үргэлжлүүлснээр аним маань дуусаж байна. Хэрэг бидэнд мэдлэг, мөн түүнийг ашиглах зөв сэтгэл байвал ямар ч харанхуйг ялан дийлж болно. Бичлэг маань таалагдсан бол лайкад дарж сэтгэгдлээ үлдээгээрэй. Baby, just to let me down and mess me